Йогийн талаар мэддэг бүхэн чинь буруу. Йог бол зөвхөн йогийн байрлал биш. Йог бол зөвхөн аасан биш. Таны төсөөллөөс давсан зүйлийг мэдрүүлэх, ёр бусын нууцлаг элемент бүхий сэтгэл хөдлөлийн нэгдэл, оюун санааны өсөлт юм. Йог бол цогц шинжлэх ухаан. Йог бие, сэтгэл, сүнс, орчлон ертөнцийг нэгтгэдэг. Йог хүн бүрт хамгийн хэрэгтэй, хүн бүрийн хүслэн болсон амар амгалан болоод дээдийн баяр хөөргийг өгдөг. Үүгээрч зогсохгүй. Хүний зан араншин, сэтгэлгээ болоод хандлагад томоохон өөрчлөлтийг бий болгодог. Эрүүл амьдралын хэв маягаас йогийг салгах аргагүй. Йог дасгал хөдөлгөөнөөс юугаараа ялгаатай вэ? Йог бол зөвхөн дасгал хөдөлгөөн биш, мэдээж дасгал хөдөлгөөн үүний нэг хэсэг. Йогийн байрлалууд йогийн салшгүй хэсэг, эргэлзээгүй. Хүүхэд бүр йоги. Хүүхдүүдийг харвал тэд йогийн байрлалуудыг хийгдэг. Түүнээс гадна тэдний хандлага, хэрхэн амьсгалж байгаа нь, ойлгох чадвар, хурц саруул байдал, одоо цагт байх чадвар зэрэг йогигийн бүх чанарууд хүүхдэд байдаг. Тэгэхээр йогыг зөвхөн дасгал хөдөлгөөн гэж хязгаарлаж эсвэл буруугаар ойлгож болохгүй. Энэ бол хүний амьдралын цогц хөгжил, илэрхийлэл, холбоо юм. Йоги хүнийг юу шилдэг болгодог вэ? Йоги бол урт үстэй, урт сахалтай, эсвэл этгээд хачин нэг хилдэггүй. Йоги бол ур чадвартай, тайван, амгалан, жаргалтай, сэтгэл хангалуун яг хүүхэд шиг нэгэн байдаг. Хүүхэд бүр йоги, мөн йоги бүр хүүхэд. Үгүй бол тэр йоги биш. Хүүхдэрээ өсөж хөгжөөгүй гэсэн утгаар биш шүү, харин хүүхэд шиг энгийн, хүүхэд шиг шинэлэг. Ихэрхүү бардам биш, хүүхэд шиг ариун сэтгэлтэй. Энэ бол йогигийн шинж. Алагчлалгүй, шинэлэг, чин үнэнч, айдасгүй. Хүүхдүүд юунаас ч айдаггүй, мэдгүй, эрүүл хүүхэд айдаггүй. Эдгээр чанарууд аяндаа гарч ирдэг бөгөөд мөн ажигч, сониуч байдаг. Юу ч харсан гярхан ажигладаг. Эдгээр чанар байхгүйгээр зүгээр л дасгал зааж, гар хөлөг чинь өөргөж, тонгойлгож, гидийлгэж байгаа бол булчин шүрмэсний дасгалаас хэтрэхгүй. Ухамсар нь хөгжсөн нэгнийг йоги гэдэг. Йог шашны зан үйл үү? Йог энэтхэгт мэндэлсэн ч нийт хүн төрлөختнийх. Энэ дэлхийн ямар ч мэдлэгийг газар зүүн байрлалаар хязгаарлаж чадахгүй. Мэдлэгийг газар зүүн байрлалаар хязгаарлаж байгаа бол тэр мэдлэг бүх нийтийн байж чадахгүй. Агуу чанар, сүр хүчээ алдах болно. Йог эртний санатан дарма, эртний уламжлал боловч үзэл суртал, онлоор хязгаарлагдахгүй. Йог дэлхийн хүн бүрт нээлттэй. Технологи шашны эсрэг гэж үү? Йог бол технологи. Йог бол таныг илүү инэрэнгүү, жаргалтай, эрч хүчтэй болгох техник. Ямар шашин таныг инэрч болохгүй гэдэг вэ? Ямар шашин таныг жаргалгүй бай гэх үү? Ямар шашин нөхөрсөг биш, ааш зан чинь хайр татам биш байг гэх вэ? Йог стрессийг арилгаж, уур, шунал зэрэг бүх сөрөг сэтгэл хөдлөлөөс салгадаг техник байхад шашны итгэл үнэмшлийн эсрэг гэж яаж хэлнэ гэж? Хэрвээ тэгэж хэлж байгаа бол мэдэхгүй дээ л тэр. Учир нь йог чөлөөтэй сэтгэх эрх чөлөөг өгдөг. Эрх чөлөө шашны эсрэг гэж үү? Шашин эрх чөлөө авчирдаггүй юу? Дотоод эрх чөлөөг? Итгэл үнэмшил бүрийн зорилго нь амар тайван, хайр, эрх чөлөө,
Бүх дэлхийдээ холбогдох ах дүүс, эгч дүүсийн холбоо хамаарлын мэдрэмжийг үүсгэх йог бол эдгээр зорилгод хүрэх технологи нь. Йог бол ур чадвартай үйлдэл. Йог бол үйлдэлийн ур чадвар. Оюун санаагаа өөдрөг байлган энерги барж дуусгалгүйгээр ажил үйлээ хийж бүтээх ур чадвар юм. Энэ зөвхөн йогоор л боломжтой. Ихэвчлэн та ажлаа амжуулах гэж өөрийгөө ядрааж цөхрөө хандлагатай байдаг. Тэгээд ажлын үр дүн гарах үед та түүнээ таашаад чаддаггүй. Учир нь та туйлдаж цөхөрсөн байдаг. Тиймээс йог бол оюун санааг амьд сэргэг, энергийг өндөр байлгангаа зорилгодоо хүрэх ур чадвар юм. Бясалгалгүй йог байж болох уу? Бясалгал бол сүнс. Бусад бүх зүйл чимэглэлтүүдээ. Энэ бол жинхэнэ мөн чанар нь. Сүнсгүй биегүй сүнс байж болохгүй. Тэгэхээр бясалгал, тэгээд амьсгалын техник пранаям, асана. Зарим хүмүүс би эхлээд үл хүчирхийлэх, дараа нь үнэн, тэгээд бүх яма ниямад гаргууд болж байж хизээ нэг өдөр самадид хүрнэ гэж боддог. Патанжали 8 мөч гэж хэлсэн. Үе мөч нэг зэрэг хөгждөг. Тэр йогийн 8 мөч гэсэн шат биш. Эдгээр үгсийг маш оновчтой бөгөөд болгоомжтой сонгосон. Патанжали 8 мөч гэж байнга хэлдэг. Хүүхэд эхийн хөвлөд байхад эхлээд хөлнө. Тэгээд гарна. Тэгээд толгой нь хөгжиж томордоггүй. Үе мөч бүр яг зэрэг хөгждөг. Йогийн 8 мөч болохоос 8 алхам биш. Алхам гэвэл нэг нэгээр нь эзэмшээд дараагийн алхмыг хийх ёстой болно. Үгүй шүү. Энд үнэнд байх хэрээр, үл хүчирхийллийг дадуулах хэрээр тэр хэмжээгээрээ пранаямд чадварчиж гүн бясалгах болно. Нөгөө талаараач байж болно. Та бясалгалаас эхэлж чадна. Тэгээд үнэн, үл хүчирхийлэл, тэгээд бусад бүхэн таны амьдралын нэг хэсэг болдог. Бид ингэдэг. Хүнд гэмт хэрэгтнүүдэд эхлээд багахан бясалгал зааж өгдөг. Тэгээд бясалгад сурмагч тэд уургүй, амар тайван болж, хүчирхийлэлгүй байх. Найрсаг, ааш зан зэрэг үнэт зүйлүүд нэгэн зэрэг гарч ирдэг. Тэгэхээр эд бүгд хамт байх ёстой. Хамт байдаг. Гайхшрал бол йогийн чухал хэсэг. Гайх нь йогийн удирдгал хэсэг. Эртний ришинаар гэж хэлдэг. Вау! Гайхах мэдрэмж бол йогийн удирдгал. Өөрийгөө эсвэл байгалыг ажиглаад танд гайхах мэдрэмж төрөхөд амьдралд нь ёр бусын нууцлаг болж огторгын гайхам сайхантай холбогдсон бодит хэрнээ хийсвэр зүйлс амьдралд ил болдог. Хэрв гайхгүй байгаа бол та йоги биш. Амьдралын гайхшрал бүхэн таныг йогт хөтлөдөг.